Бид гэрийн даалгавраа биелүүлэхээр Алдартан анх төгшдийн Үлгийн нутаг их Чэнжин Сүхбаатарын одонд Булган аймгийн зорин аялалд гарсан. Булган аймаг нь 1938 онд байгуулагдсан ба нийт 16 сум, нэг тосгон 75 багтай. Байгалийн баялаг ан амтан агнуурын нөөц баялаг ихтэй, түүх соёл байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой аймаг юм. Бид Булган аймгийн төв талбай дахь эр зориг эрхчлөөний бэлэгдэл болсон цог тун тажин хөшөөтэй танилцахаар иртэл Булган аймгийн засаг даргын нэрмжит цэрэг спортын дүүл цогцолбор тэмцээн явагдаж байгатай таарсан. Үүний дараа бид Эв нэгдлийн их цагаан сувраг Түшээ тааны музей дээр очсон ба энэхүү сувраг нь 408 зөксөөс ирэх тус бүр 108 шаттай 38 м өндөр сувраг ба үүгээрээ Монгол улсад хамгийн өндөр суврагад тооцогдох бөгөөд түүнчлэн Азид 5 дугаарт, дэлхийд 6 дугаарт ирмэлэгдэж байгаа юм. Энэхүү төслийн цаашлаа зөвхөн их цагаан сувраг төдийгүй аялал жуулчлалын зохицолбор цэцэрлэг түрээлэнгийн бүтээн байгуулалт болж байна. Бидний аяллаа дараагийн цэг Булган аймгийн Орхон суманд орших Дундтын хүрхээнд очсон ба байгалийн өвөрмөс тогтоц үзэсгэлэнт дүр зураг бүхий хүрхрээний урсгах чимээ биднийг ухтан авсан юм. Гэвч энэхүү газрын эргэн тойронд зорин ирсэн аялал жуулчид ил задгаа хогоо хайж бохирдуулсан байсан бөгөөд бид тэрхүү хогнуудыг төөцгөрүүлсэн. Мөн одоогийн мянганы зам баригдахаас өмнө байгалийн өвөрмөс тогтцтой даш мэрэгний давааны 32 нухчаа бүхий энэхүү зам нь Эрдэнэт булганыг холосон төв зам байсан бөгөөд энэхүү өвөрмөс тогтцтой газрыг бидний үеийнхэн төдийлөн мэддэггүй юм байна. Аяллаа төгсгөл бид Орхон аймагтаа ирж Эрдэнэт хөтөлтийн хаалганыг дэрэгдэх ногоон байгууламжид мод тарьсан. Бидний хийсэн бас нэгэн чухал ажлуудын нэг бол их хэл түүх соёлоо таниулан сурчлах зорилгоор хос бичгтэн чаленж өрнүүлсэн. Энэхүү аянаар дамжуулан бусдад их хэлээ сурчлан таниулж багахан ч гэсэн мэдлэгийг түгээж чадсан. Үүнээс гадна бид Эрдэнэт хотынхон хүүхэд залуучуудын театрын уран сайхны удирдаач найруулагч Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Игүүзрийн Баяр Магнаахтайгаа уулзсан. Тэрээр сонгодог болон орчин үеийн 48 жүжиг, хүүхэлдэйн болон хүүхдийн 36 жүжиг, дэлгэцийн 3 уран бүтээл, мөн кино урлагт нийт 64 дүрийг бүтээсэн. Энэхүү уулзалтаар бид олон сургамжтай зүйлсийг ойлгож, сурч, мэдэж авсан бөгөөд цаашлаад урам зориг, төсвөр төвчээр, үүрэг хариуцлага, сахилах бат, багийн ажиллагаа ба баг хамт олон нэг сэтгэл, нэг итгэл, нэг зүтгэлтэй байх талаар ярилцсан. Хамтдаа нэг зорилгын дор хичээж зүтгэснээр амжилтад хүрч чадах боломжтойг ойлгож, илүү их хичээх урам зоригийг авсан үр өгөөжтэй уулзалт болсон.